Хизээ нэгэн цагт та мөнх амьдралын тухай бодож байсан уу? Хүн дунджаар 73 жил амьдардаг бөгөөд өнгөрч зуунтай харьцуулахад амьдрах орчин, амьдралын чанар сайжирсан зэрэгс шалтгаалan хамаагүй өндөр болсон үзүүлэлт байгаа. Зарим нэгний хувьд амьдрал гэдэг бол баяр баясгал, аз жаргалаар дүүрэн байдаг бол зарим хүмүүсийн хувьд зовлон шанал, гуниглалаар дүүрэн байдаг. Хэрэг бид мөнх амьдрах боломжтой бол хэрхэн амьдрах бол? Үүнд нөлөөж болох биологийн хүчин зүйлүүд юу байх вэ? Нэг философч хэлсэн байдаг шүү дээ. Бид үхдэг учраас амьдралын утга учир, гүн ухаан гэсэн ойлголтууд оршиж байдаг юм аа. Тэгвэл бид мөнх амьдралтай болвол бидний амьдралын утга учир өөрчлөгдөх болов уу? Бид өнөөдөр эдгээр асуултад хариулахыг хичээх болно. Тиймээс өнөөдөр бид бүхэн гүн ухаан, биологийн шинжилгээ ухаан ба хүний амьдралын хэв маяг, үзэл бодол, харах өнцөг зэргийг хослуулсан тун сонирхолтой дугаарыг бэлтгэлээ. За тэгвэл эхлээд бүгдээрээ мөнх амьдралыг юу гэж бодохыг тодорхойлох гээд үзье. Мөнх амьдрал гэдэг нь үхэлд захирагдахгүй, цаг хугацааны хувьд хязгааргүй амьдрахыг илэрхийлдэг ойлголт юм. Мөнх амьдралын тухай сэдв хүн төрөлхтний түүхэнд философи, шашин, уран зохиол, шинжилгээ ухаанд чухал сэдв байсаар л ирсэн. Мөнх амьдралыг хэд хэдэн утгаар ойлгож болно. Үүнд хэрэг бид шашин ба сүсэг бишрлийн талаас нь харуул олон төрлийн шашин, итгэл үнэмшилт, мөнх амьдрал буюу үхшгүй мөнхийн тухай ойлголтууд байдаг. Эдгээр нь ихэнхдээ бие махбодын хувьд бус илүү сүнслэг оршихуй ба ухамсартай холбогддог байна. Жишээлх юм бол христийн шашинд бурханд итгэгчид нас барсны дараа мөнхийн амьдрал төрж диваажинд очно гэж итгэдэг бол буддын шашинд сансара буюу дахин төрөл авах үүлийн үрээс чөлөөлөгдөж мөнхийн амгалан байдалд орших гэсэн ойлголт байдаг. Энэ нь нэг ёсондоо хүн өөрийн урд насандаа хийсэн үүлийн үрээс шалтгаалж дараагийн төрлөө олохос чөлөөлөгдөнө гэсэн үг юм. Хүнийг залуу чигээр нь байлгах, эсийн хөгшрөлтийг удаашруулах тал дээр сүүлийн үед генетикийн шинжилгээ ухааны олон судалгаа шилжээнүүд хийгдэж байгаа бол зарим хүмүүсийн үзэж байгаагаар хүний ухамсарыг хиймэл оюун ухаанд эсвэл компьютер шилжүүлэх замаар биологийн биеэс үл хамааран ухамсартай байдлыг хадгалж авах мөнх амьдрал хэмээх ойлголттой дүүцгэж. Харин философи уран зохиолын өнцгөөс авч үзвэл мөнх амьдралын тухай сэдвэн философи уран зохиолд өргөнөөр дурддагддаг. За жишээ авах юм бол мөнхийн аршаан буюу үхшгүй болгодог зүйл эсвэл үхлээс иргэн амьдралдаг Франкштейн зохиолуудыг дурдж болно. Эдгээр нь бүгд үхшгүй байдлын болон хүний оршихуун ёс зүйн хэм хэмжээний талаар өгүүлдэг байна. Нэг Грекийн 7 гүн ухаантнуудын нэг болох Платон болон бусад философчид сүнсийг мөнх оршин байдаг гэж үздэг байжээ. Гэхдээ ихэнх тохиолдолд мөнх амьдрал нь аз жаргалтай бас утга учиртай байж чадах уу гэдэгт эргэлзэж асуудлыг илүү өөр талаас нь авч үзсэн байдаг. Мөнх амьдрал нь үнэхээр хүсэмж зүйл мөн үү гэдэг нь философийн хувьд ихээхэн маргаантай сэдв юм. Зарим гүн ухаанттын хувьд мөнх амьдрал гэдэг нь аз жаргалтай байхын үндэс хэмээн үздэг. Үхэл хагацлгүй ертөнцид зовлон шанал үгүй. Харин өөр гүн ухаантнуудын хувьд философчдынхоос эсрэг байр суурьтай буюу үхшгүй мөнх байх нь амьдралын утга учирыг алдагдуулнаа хэмээн үздэг байна. Мөнх амьдрал үхшгүй оршихуй бол хүн төрөлхтний хүсэл мөрөөдөл шинжилгээ ухааны судалгаа шинжилгээний маш сонирхолтой сэдв. Гэхдээ мөнх амьдралын тухай сэдвэн тухайн хүний үзэл бодол, шашин шүтлэг, амьдралын харах өнцөг зэрэгс хамаарат ихээхэн ялгаатай, харьцангуй ойлголттой байх талтай байдаг. Тиймээс мөнх амьдралын талаар ярилцахаас өмнө магадгүй өөрсдийн мөнх бус амьдрал ба түүний утга учирыг ярилцах нь зүйтэй хаа. Учир нь гэвэл хүн эхлээд өөрийнхөө амьдралыг ойлгож байж л цаашдаа үүнийг мөнхөд авч явах тухай ярилцах нь логикийн хувьд учир дараалттай. Иймд одоо хэдүүлээ амьдралын утга учирыг ойлгох гээд үзье. Амьдралын утга учир бол хүн болгонд харилцан адилгүй нэг ёсондоо харьцангуй ойлголт юм аа. Амьдралын утга учир нь тухайн хүний нас сэтгэхүй, үдсэн харсан, туулсан зүйлсээс шалтгаалаад өөр байж болно. За жишээ нь эрх чөлөөг эрхэмлэгч хүний хувьд хэн нэгнээс хараад тусаар аж төрөхөнд магадгүй тухайн хүний амьдралын утга учир байж болно. Эсвэл уран бүтээлч хүний хувьд өөрийн бүтээлийг тасралтгүй төрөж нэр алдрыг хүртэх нь тухайн хүний утга учир байж болно. Харин заримийнх нь хувьд үр хүүхдийнх нь ирээдүй сайн сайхан амьдрах зэрэг тэдний нэн тэргүүний зорилт болж өөрсдийгөө ч үр хүүхдийнхээ өмнөөс золиослох хэмжээнд аав ээжнэрийн хувьд хүүхдүүд нь амьдралын утга учир болсон байна. Тэгвэл бид энэ ойлголтыг философи буюу гүн ухааны талаас нь харуул олон янзаар магадгүй хэдэн мянган үндсийг үүднээс тайлбарлаж болно. Амьдралын утга учирын тухай асуултыг хвчлэн хүн амьдралынхаа зорилго, учир шалтгааныг олж мэдхийг хүсэх үед гарч ирдэг бөгөөд философчид энэ талаар олон онол үзэл баримтлал чиг шугамуудыг гаргаж байсан. Тэдгээрээс голлох философийн үзэл санаа ба төлөөлөгчдийг дурдцгаая. Абсурдизм. Амьдрал утгагүй гэдгийг хүлээн зөвшөөрсөн цагт амьдрал утга учиртай болдог. Абсурдизм нь хүний амьдралын утга учирыг олохыг хүсдэг боловч эцсийн дүндээ утга учир гэж огт байхгүй мэх үзэл санаа юм. Уг үзэл санааны голлох төлөөлөгч нь Францын философч Альбер Камю лээ. Камюгийн хэлснээр хүн өөрийн оршин байгаа үедээ амьдралын утга учирыг хайх нь абсурд буюу утга учиргүй амьдралын утга учир гэж үнэндээ байхгүй. Энэ бол бидний тулдаг бодит нөхцөл хэмээн дурдсан байдаг. Стоицизм. Амьдралын бэрхшээлтэй нүрд тулах нь түүнийг тулах нэгэн арга зам бөгөөд утга учиртай зүйл юм. Цит хотын чинэлэг худалдаачин Зено эртний Грекийн Афин хот руу ачаа хөсөг дүүрэн тэнгис талаагаар аялж байхдаа осолдсон ч азар амьдулдаж. Инхүү тэрбээр амьд гарсныхаа дараа нэгэн зүйлийг бичин үлдээжээ. Хэдийгээр тэр эд хөрөнгө ачаа бараагаа алдсан ч энэ талаар эргцүүлээд миний хөлөөгөө онгоц далайд сүрсэн ч би одоо жинхэнэ аялалдаа оров хэмээн
тэмдэглэсэн байна. Хожим нь уг тэмдэглэл нь стоицизм хэмээх философийн үзэл санааны үндэс болж. Уг үслийн гол төлөөлөгч нь нийтийн тооллын 121 оноос 180 онд амьдарч байсан Ромын эзэнт хаан философч Маркус Аурелиус юм. Стоицизм нь хүмүүсийн сэтгэлийн амар амгалан эрхэмлж амьдралын зовлон зүтгүүр уу гашуг хүлээн зөвшөөрч үүнтэй хэрхэн эвлэрэх тухай ойлголт юм. Хүн зөв бодож зөв үйлдэл хийснээр амьдралын утга учирыг олох боломжтой гэж үздэг байна. Хейдонизм амьдралын утга учир бол таашаал бөгөөд өвдөлт, айдсыг даван туулах явдал юм аа. Хейдонизм бол ад жаргал таашаал бол амьдралын утга учир гэж үздэг үзэл санаа ажээ. Амьдралын гол зорилго бол хүн өөрийгөө ад жаргалтай байлгах, амьдралаас таашаал авахд оршино. Энэ үзлийн гол төлөөлөгч эртний грекийн философч Эпикурусын үзлээр бол таашаалтай амьдрах нь амьдралын үндсэн утга өгөөд хүн амар амгалан зовлон шаналлгүй байх ёстой хэмээн үзсэн байна. Existentialism хүний амьдралын утга учир гэх зүйл цаанаас өгдөгдгүй бөгөөд хүн юу хийхээ өөрөө шийдэж амьдралын утга учирыг бүтээдэг. Өөрөөр хэлбэл хүн өөрийнхөө утга учирыг өөрөө бүтээх ёстой гэсэн үзэл санаа гам. Нихилизм бүх зүйл устгад хүрэн бид үүнтэй нүүр тулах ёстой. Энэ үзлийн чухал төлөөлөгч нь Фридрих Ницше юм аа. Хүн утга учиргүй байдлыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй хэмээн үздэг байна. Энэ мэтчлэнгээр философи хүн ухааны салбар үүсч өгснөөс хойш олон сууд хүмүүс өөрсдийн амьдралын утга учир, гол мөн чанарыг таних хичээж байжээ. Ихэнх тохиолдолд эдгээр нь илүү хувийн талаас гарсан өсдүүд бөгөөд зарим тохиолдолд амьдралын утга учирын талаарх үзэл санаанд өөр хоорондоо зөрчилдөх тохиолдлууд ч байдаг. Тэгвэл амьдралын утга учирыг хувийн талаас нь бус нийтийн буюу масста үйлдвэж тухайн ард түмний соёл зан заншлын үүднээс хэрхэн тайлбарлаж болох вэ? Дэлхийн дахинд олон төрлийн соёл иргэншил байдаг ч үүнийг ерөнхийд нь суурин ба нүүдлийн гэж ангилж болно. Монголчууд бидний хувьд анх Төв Азид хүмүүс нүүдлэн ирснээс хойш нүүдлийн соёл иргэншлийг хадгалан авч явж байна. Тиймээс амьдралын утга учирыг хэдүүлээ өөрсдийн уламжлалт нүүдлийн соёлын хүрээнээс харах гээд үздэг. Манай уламжлалт нүүдэлчин аж ахуй нь байгаль дэлхийтэйгээ салшгүй холбоотой байдаг. Үүнийг тайлбарлаж болох нэгэн ойлголт нь тэнгэр үзэл буюу байгаль орчинтойгоо зохицон амьдрах байгаа. Түүнийг шүтэн дээдлэх үзлээлээ. Өг дээдс маань эртээр үеэс байгалийн хүчин зүйлийг судлан ойлгож түүнтэй зохицон амьдрах амьдралын утга учир хэмээн үздэг байж. Тэнгэр шүтлэгт нь тэнгэр газрыг хүндэлж хаан тэнгэр, хатан дэлхий гэх зэргээр хүндэтгэн цолдог байсан ба тэнгэр газар хоёрын зохицол хэм хэмжээг эргэлдэг байна. Тэнгэр үзэл хүндрэлтнийг тэнгэр газар байгаль дэлхий өг дээдсийн сахиу сонгод тэнгэр харж хандан хамгаалдаг гэж үздэг бөгөөд ийм учраас монголчууд эдээ ундаа цайш шүүснийхээ дээжийг өглөө болгон тэнгэрт өргөл болгон өргөж өөрсдийн гэр бүл төр усаад даатгадаг ёс заншилтай. Нэгсэндээ хүний амьдрал байгаль дэлхийдээ салшгүй холбоотой бөгөөд түнгээр бид амьдрах боломжгүй гэх үзэлтэй гэсэн үг. Тиймээс эндээс бид дахин нэг өөр өнцөг гаргаж ирж болох нь бидний уламжлалт гэр бүлийн ёс заншил юм. Монголчуудын амьдралын утга учирыг ахин арай өөр хэлбэрээр авч үзвэл гэр бүл ураг төрлөө эрхэмлэн дээдлж хамтдаж байдлыг дээдлэх үзэлтэй нэгт холбоотой байдаг. Учир нь юу вэ гэвэл нүүдэлчин ёсонд ганцаар амьдрах боломжгүй тул эртээр үеэс нэгэн хамт болноороо овг аймгаараа гэр бүлээрээ нэгт холбоотой амьдарсаар ирсэн. Монгол ардын зүрх зүйн үгэнд ч ганц мод гал болдоггүй, ганц хүн айл болдоггүй хэмээх үг бий. Иймд монголчуудын амьдралын ахин өөр утга учир нь зөвхөн өөртөө төдийгүй бусдаагаа нэгт холбоотой амьдрах байж болох юм а. Бас дахин нэг өөр талаас нь харуул эрх чөлөөний тухай ойлголт юм. Монголчуудын хувьд бол эрх чөлөөтэй амьдрал нь хин нэгний эрхшээл орлогоогоор цаг үлрэлийн аясыг харан нүүдлэн амьдрах учраас эрх чөлөөг хүсэмжлэх нь бидний цуснд байдаг зан чанарч байж болох юм. Цаашлаад мөн бидний дайчин мөн чанарыг ч ус тодорхойлж магад. Гэхдээ энэ зөвхөн бидний үзэл санаа бөгөөд хувь хүн болгонд харилцан өөр байх талтай санаарай. Монголчуудын хувьд уламжлалт нүүдэлчин өв соёлоос амьдралын утга учирыг тайлбарлал энэ байгаль дэлхийтэйгээ зохицон амьдрах тэнгэр үзэл, гэр бүл овг аймгийн хамтаж ёс хийгээд эрх чөлөө тэгээд энэ бүхний өмнө хүлээх хариуцлага гэж харж болохоор байна. Эхлээд байгаль дэлхийг хөндөлж хайрлаж байж амьдрах нөхцөл бололцоо үүснэ. Харин цаашид амьдрахад ганцаар амьдарч болохгүй тул гэр бүл овг аймгаараа хамтж ёсыг дээдлэн амьдардаг. Эцэст нь гэр бүл овг аймгийн гишүүн бүр эргээд байгаль дэлхийхээ өмнө хариуцлага ухамсарлаж байж эрх чөлөөтэй байх үндэс тавигдана гэж дүгнж болохоор байна. Иймээс монголчуудын амьдралын утга учир нь хариуцлага дээр тогтдог юм биш үү гэсэн дүгнэлтэнд хүрч байгаа. Барууны орнуудад эрх чөлөө гэдэг бол хин нэгнээс хараад тусаар өөрийн хүслээр амьдрах гэсэн үзэл санаа нь монголчуудын хувьд харин хариуцлагатай байдлын талаар байж болох нэ. Ингээд амьдралын утга учирын талаар хангалттай ярьсан гэж үзээд энэ хүрээд энэ сэдвийг хай. Та ч гэсэн эндээс өөрийн гэсэн амьдралын утга учирыг нэг тунгааж үзээрэй. Одоо харин үргэлжлүүлээд бүгдээрээ дээр яриад орхисон мөнх амьдралын тухай сэдвтэ эргэн орцгоё. Мөнх амьдралд хэрхэн хүрэх боломжтой вэ? Биологийн хувьд хязгааргүй амьдрах нь хүн төрөлхтний мөрөөдөл болсон сэдв билээ. Гэхдээ биологийн хувьд мөнх амьдралд хүрэх боломж нь олон хүчин зүйлээс хамаардаг. Эсийн хөгшрөлт, генетик биологийн процессууд болон эрүүл мэндийг удирдах дэвшилтэй технологиудтай холбоотой байдаг. Өнөөгийн шинжилгээ ухааны ойлголтоор бол энэ урт хугацааны туршид бие махбодын эдис эргэтэн тогтолцоог хэвийн үйл ажиллагаатай байлгах боломжтой эсгээс хамаарх нэ. Мөнх амьдралыг бий болгохын тулд эхлээд дараах 4 хүчин зүйлүүдийг шийдэх хэрэгтэй болох нь.
Эхнийх нь бол хөгшрөлт. Ерөнхийдөө бидний бие организм байнгын эсийн хуваглалын үр дүнд дахин шинжлэгдэж байдаг. Эсүүд өвчгч юм уу үгүй болох үед ахин шинэ эсүүд үүсэх замаар энэ процесс явагддаг байна. Гэвч хүн нас ахиж хөгшрөх тусам эдис сэргэх чадвар буурдаг ба үүний улмаас эдис гэмтэх явц дүргэсдэг аж. За тэгээд цаашлаад хүний эд эрхтний үйл ажиллагаа буурсаар эцэстээ үхэл төрөгдөг байна. Дараагийн өвчин зүйл нь өвчин эмгэг. Халдвар тулан архаг хууч вирусын гаралтай өвчин эмгэгүүд хүний биеийн эдисийг үхэж доройтуулах бас нэгэн шалтгаан билээ. Тиймээс өвчин эмгэггүй байж л бид урд наслах нь. Хүний наслалтанд генетикийн урдамжлууд бас нөлөөлдөг бөгөөд зарим өвчин эмгэг шин чанарууд удам дамжиж ирэх хандлага байдаг. За тэгээд хамгийн сүүлийнх нь мэдээж хоол тэжээл, стресс, гадны бохирдол зэргээс хүний бие махбод гэмтэж сулддаг тул гадны орчны нөлөө хүний наслалтанд бас нөлөөлдөг байна. Иймд та мөнх амьдрахыг хүсвэл эдгээр дөрвөн хүчин зүйлийг ялан дийлэх шаардлагатай. Харин яаж гэж вэ? Эхнийх нь генетикийн судалгаа юм. Генетикийн зориулт ялангуяа насжилттай холбоотой генүүдийг судлах нь мөнхийн амьдралын боломжийг нээж болох юм. Генетикийн инженерчлийг ашиглан мутацид орсон эсүүдийг засах, эсийн насжилтыг удирдах зэрэг боломжууд байдаг. Телеморын бэхжилт. Телемор гэдэг нь генийн хоромсоомын үзүүр хэсэгт байрладаг тусгай бүтц юм. Үүнийг бид цэргийн харуултай зүйрлж болно. Хоромсоом нь бидний генетик мэдээллийг агуулдаг урт молекул. Энэ молекул бүхэлдээ эсийг хуваагдах үед хувилан үрждэг байна. Харин телемор нь хоромсоомын чухал мэдээллийг гэмтгээс хамгаалдаг. Гэхдээ энэ үйл явц бүрийн дараа хоромсоомын үзүүр хэсэг болох телемор баг зэрэг богиносдог байна. Телемор богиносч дуусахад эс хуваагдхаа болж эд эрэхтэн хөгжиж эхэлдэг. Энэ нь бидний бие махбодын хөгшрөлтийн нэгэн чухал зүйл юм. Хэрв бид телемороз гэх ферментийн идэвхжлийг нэмэгдүүлж чадвал эсийн насжилтыг удаашруулах боломжтой. Дараагийнх нь эрүүл зөв хоол, тэжээллэг, олон төрлийн хоол хүнс хэрэглэх нь амьдралын чанарыг дээшлүүлэх, биеийн системийг дэмжих чухал нөлөөтэй байдаг. Түүнчлэн зүрх тарих, биеийн бусад эрхтнүүдийн эрүүл мэндийг дэмжих зорилгоор омега 3, амин дэм, минерал зэрэг шим тэжээлтэй хоол хүнсийг ихээр хэрэглэх хэрэгтэй. Ингэснээр хүн эрүүл урт удаан амьдрах боломж нэмэгдэнэ. Мөн сэтгэл зүй, нийгмийн уур бухимдал, стресс их цаг үед өөрийгөө аль болох сэтгэл зүйн хувьд эрүүл тайван байх нь хүний насжилтад эерэг нөлөөтэй. Йог бясалгал хийн аливаа стрессээс ангид байснаар хүний эдис үхчих явц удаашрдаг. Иймд хүний сэтгэл зүй хүртэл насжилттай холбоотой байна. Идэвхтэй дасгал хөдөлгөөнгөөр яаж эрүүл байх вүлээ те? Тогтмол идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх нь насжилтыг удаашруулж, ялангуяа хүчний дасгалуудыг хийх нь зүрх судасны эрүүл мэндийг сайжруулж, муу үйлдэлүүдийг багасгахад чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Хэдийгээр та эдгээр үйлдэлүүдээр анхаарч хэрэгжүүлж чадвал таны нас уртасч болох ч өнөөгийн шинжлэх ухаан, техник, технологийн хүрээнд мөнх амьдралын боломж бололцоо арай бүрдээгүй хэвээр байсаар л байна. Гэхдээ нэгэнд хэдүүлээ хэрвээ гэж ярьж байгаа учраас бичлэгийнхээ төгсгөл хэсэгт мөнх амьдралын хүрээнд үүсэх нийгмийн талаар товчхон авч үзье. Хэрэг хүмүүс мөнх амьдрах боломжтой байсан бол хүний нийгэм, соёл, эдийн засаг, улс төрийн бүтэц маш их өөрчлөлт орж дараах байдлаар хөгжинө гэж төсөөлж байна. Хэрэг хүмүүс өгдөггүй байсан бол хүн ам зогсолтгүй нэмэгдэж дэлхийд дээрх нөөц, хоол хүнс, ус, орон зай зэрэг байгалийн баялагын хомсдол үүсэх магадлалтай. Мөн хүмүүс урд өмнө хоримтлуулсан баялгаа насан туршдаа нэмэгдүүлж чадах учраас баян хүмүүс илүү давмгаалах байдал төрж баян хоосны ялгаа улам гүнзгийх болно. Бас хүмүүс нэг ажлаа насан туршдаа их шаардлагагүй болох бөгөөд илүү олон төрлийн ажил мэргэжлийг туршиж өөр чиглэлээр ажиллах боломжтой болж болох нь. Үүний зэрэгцээ ажлын байранд хөрсөлтөн улам ихсэж залуу үеийнхэн шинэ ажлын байранд орох боломж хомсдох магадлалтай. Хүмүүс мөнгө амьдрах үед үхлийн талаарх ойлголт алга болох бөгөөд амьдралын утга учир, үхлээс айх айц зэрэг хүний үндсэн философи асуултууд үндсээрээ өөрчлөгдөн. Мөнхийн амьдралын нөхцөлд хүмүүс амьдралын утга учирыг өөрөөр эргцүүлэх хэрэгтэй болно. Өөрийгөө хөгжүүлэх, хувь хүн болоод нийгэмдээ хүлээх хариуцлага, ёс суртахуун зэрэг асуудлууд улам илүү чухал болох магадлалтай аж. Мөн гэр бүлийн харилцаа, хайр дурлал зэрэг ойлголт хэвээрээ байх болоо да. Урт удаан амьдралын туршид нэг хүнтэй насан туршдаа хамт байна гэдэг нь танд одоо ямар сонсогдож байна? Үхэл алга болсон нийгэмд хүмүүс мөнхийн амьдралаа аль болох тогтвортой байлгахын тулд илүү байгаль орчинд их анхаарах, дэлхийн нөөц баялагийг зохистой ашиглах шаардлагыг нэмэгдүүлэх ба инновац, шинэ эрчим хүч, нөөцийн дахин ашиглалт зэрэг санаачлах газар авч магадгүй юм. Эдгээр өөрчлөлтүүд нь ердөө таамаг төдий зүйл учраас таны төсөөлөл үнэтэй зөрхийг өгөөсөхгүй. Ингээд ерөнхийдөө урт удаан бичлэг маань энэ түрээд дуусаж байна. Эцэст нь бид юу гэж дүгнэж болохоор байна гэвэл хэрв та мөнх амьдралыг хүсэж байгаа бол эхлээд амьдралынхаа утга учирын талаар бодолцож үзээрэй. Хэдий амьдрал богинохон ч гэсэн энэ амьдралыг илүү амттай, утга учиртай болгож байдаг ч байж магадгүй юм. Та юу гэж бодож байна дайрны талаар? Мөнх амьдрахыг хүсдэг үү? Эсвэл ингээл энэ амьдралыг хаппи өнгөрөөх үү? Хариултаа комент хэсэгт бичээрэй. За ингээд бичлэгээ дуустлаа үзсэнд их баярлалаа. Дараагийн бичлэгээр бас нэгэн сонирхолтой сэдвээр бүгдээрээ ирэх болцгоо.